2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр буюу сарын тэмдгийн эрүүл ахуйн баярын өдөр байна. Би Өсвөрийн парламент хөтөлбөрийн нөлөөллийн ажлаараа Хөвсгөл аймгийн 5 сургуулийн 1500 гаруй хүүхдүүд өөрийн үе тэнгийнхэндээ сарын тэмдгийн эрүүл ахуй гэсэн сэдвээр үндсэн ойлголт мэдлэг зөвлөгөөг өгсөн байна. Би зөвхөн яг энэ сэдвийн орсны дагуу хүүхдүүдийн бодол нь бүр яг 360 ирсэн гэж бодож байна. Миний бодлоор таны яг орсон энэ сэдвээр ариун цэврийн эрүүл ахуй сэдвээр яг орсон чинь энэ чинь зүгээр эмэгтэй хүүхдүүдийн асуудал биш бидний ч гэсэн асуудал юм байна. За тэгээ бас нэг охин болохоор би бүр яг энэ сэдвээр ичээд ээж авдаж хүрч хийж чадахгүй байсан чинь яг одоо таны хэлсэн сэдвийн дагуу орсон чинь уран зоригтой бүр ээж авдаа хэлээд илүү талангуу ярилцах сэдвтэй бол санаатай болдог гэж бас